За Солонгост нэг хэрэг бүр үнэхээр газар аваад аюу шууган тариа цахим орчинд бүүн болж байна л доо. За энэ яг ямар хэрэг вэ гэхээр Гэмбүк мотелийн цуврал аллаг гэж нэрлэгдсэн ийм аллагын хэрэг байгаа. За өмнө солонгосчуудыг аюуг цочролд оруулаад цочролд оруулахаас гадна сошиалд бүр ингээд аюуг маргаан дагуулад байгаа ийм хэрэг. За энэ хэрэг явдал яг ямар учиртай хин гэдэг хүн холбогдсон гэхээр хэргийн с ิจ гт нь 22 настай Ким гэдэг эмэгтэй. За энэ эмэгтэй яасан гэхээр 2025 оны 12 сарын дундаас эхлээд 2026 оны 2 сарын 9-ний хооронд 20 гаруй насны 2 эрэгтэйг хөнөөсөн явдал. За тэгээд 2 эрэгтэй хөнөөжөөд 3 дахь хүнийг ухаангүй байдалд оруулсан гэдэг ийм хэрэгт буруутгагдж байгаа. За яаж энэ хэрэгээ үйлдсэн гэхээр Ким хохирогчдод сэтгцэд нөлөөлөх юм. За ялангуяа бензодиазепин гэдэг ийм төрлийн бодис сойсон ундаа өгч жогоод хэрэгээ үйлдсэн гэж ингэж мэдээлж илээ. За энэ хэрэг явдал Сөүл хотын Гамбук дүүргийн мотель гэж ярьдаг жижигхэн ийм хямдхан цочод бодол маягийн ийм газар үлдэгдсэн. За энэс гадна бас нэг кафен зогсоол дээр үлдэгдсэн гэж YTN News болон CTC Info мэдээлж байгаа юм лээ. За энэ хэрэг бусад туйлын хэрэгээс яг юугаараа онцгороод ялгараад ингээд солонгосчуудын дунд бүр үнэхээр газар аваад байна гэхээр энэ Ким хитрхийх анхаарал татснаас болоод л энэ хэрэг юусоо ингээд газар авчиж байна л та. Уг нь цагдаа нар яг сэжигтний хэн болохыг нь аль биесээр ерөөсөө олон нийтэд зарлаагүй мөлий. Тэгээ хэргийг бүр илүү нарийн мөрдөөд шалгаад за мөн сэжигтэнд сэтгцийн ямар нэгэн өвчин байна уу гэдгийг нь илүү сайн шалгаж тогтоож байгаа юм билээ л дээ. Гэсэн ч яг энэ хэрэг гарцснаас хойш Кимийн жинхэнэ нэр нь зураг нь сошиал хаяг нь цахим орчин ингээ маш хурдан тархацсан. За тэгээд бас нэг айгүй сонин зүйл ажиглагдаад байгаа нь өмнө нь энэ хэрэг явдал мэдэгдэхээс өмнө Кимийн цахим хаяг буюу одоо Instagram хаяг өмнө 200 орчим дагагчтай байсан юм байна л та. За тэгсэн чинь сошиалд ингэж нөгөө нэр хаяг нь мэдэгдснээс болоод одоо бол 10,000 холт авсан дагагчтай болцсон. Тэгээд өөрийнх нь зарим постн дээр болохоор бүр ингээд дагагчаа нэмэх, за DM бичгийг уриалсан ийм постууд байгаа нь бүр ингэж нөгөө гал дээр тос нэмж байгаа. За нийгэм болохоор ерөөхдөө хоёр багтж байна. Мэдээж энэ ч нь бол 2-3 хүрчтэй цуврал алга маягийн ийм зүйл шүү дээ. Буруутгаж байгаа, Кимийг буруутгаж байгаа хүмүүс байгаа. За гэтэл нөгөө талаас яаж юм гэхээр Кимийн зураг ил болсон, сошиал хаяг нь ил болсон учраас зарим нэг хүмүүс болохоор бүр ийм комент бичиж байна. Игчээ би танд хайртай. За эсвэл үнэндээ хөөх юм шүү дээ гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд гатнаас нарахад ямар гимгүү царайтай юм бэ? Хөөх юм а гэдэг ч юм уу. Иймэрхүү комментууд байна. За энэс гадна танихгүй хүнээс юм авч уудаг чинь өөрсдийнх нь л буруу штэ буюу те. Ким царайлаг байдаснаас болоод энэ хэрэгт ингээд атлагдах буюу те буруу шаагдах өнцөг айгуу сул байна гэж зарим хүмүүс үзэж байгаа юм билэ. За тэгээд энэ хэрэг явдал удахгүй бүр илүү нарийн тогтоогдох бах. Цагдаа нар энэ хэргийг олон нийтэд мэдээлэхгүй гэдэг ийм байр суурьтай байгаа. Гэтэл олон нийтийн зүгээс болохоор эн чинь аюултайгүй юм шүү дээ. Энийг бид нар мэдэх эрхтэй гэдэг ийм бас нэг үнцэг байгаа юм билэ.